За басахи өдрийн минь төргийа. Эрхэм үндэд Facebook найзуудаа, Монгол ахын дүүсээ. Одоо Солонгосын цагаар 18 цаг 45 минут болж байна. Монголын цагаар 17 цаг 45 минут болж байна. Монголын цагаар 18 цаг 45 минут болж байна. Нэг цагийн зөрүүтэй байдгийн. За манайхаа би шантаж зүгийн талаар нэг хэдхэн ором лайв хийгээд уг нь лайв хийхгүй гэж бодох юм. Тэгэл асуудал гарч ирээд байх. За энэ шантаж зүйл замаа алдсан шүү дээ. Одоо албан тушаал авахгүй шантажладаг болсон. Их орончдын дүртэй тий уул уурхай шантажлж амьдралаа залгуулдаг улс төрчд олон боллоо. Тийм ээ худлаа ун намын нэртэй буян бузар музар гэд. За тэгээ сэтгүүл зүүн нэр барьсан зарим нэг сэтгүүлч нэр шантаж зүү болоод удаж байгаа. Тэгэл болсон болоогүй тэр тэгсэн гинэ энэ ингэсэн гинэгээ шааж өгдөг болсон. Тэгээ өөрхий нөгөө зарим нэг ноото ноцтой хүмүүс нь тэгэл нөгөөдөл чинь болооч ингэч гэл нэг 5-10 галтар цаас шалаалгадаг болтой юм аа. Одоо энийгээ болцгоо заяа манайхаа. Асуудал үйл тэгээ ил тод маншига тэгээд орилж чарлаад яваач. Чаддгийн бол чадахгүй тий. Гайснаар. Тэгээ шантажлал. Одоо энэ сэтгүүл зүй шантажлаад удаж байгаа. Та нар сэтгүүл зүйг битээ ингэ шантаж зүй болгож давраагач улс төрчдөө авилгалчтай, авшорчтой та нарын алдаан дээр дөрөөлж та нарыг шантажлж эдгээр чи амьдраа сурчлаа штэ. Өнөөдөр та нар зөв байх юм бол шантаж зүүд салаавч өгдөг байх хэрэгтэй штэ. Ноогоо хүн бол салаавч өгдөг. Ноогоо хүн бол тэднийг тоодгүй юм. Ноото улгаас тэр тэднийг өгждөг, санхүүжүүлдэг, 5-10 цаас өгдөг, хаалт ингэрээ хийд юм аа. За одоо сүүлийн үед би бол одоо хөдөө орон нутаг аймаг хотгол бүгдийн Уйлд ил тодор хилээл явж л байна л да одоо хүртэл. Манай Баян-Онгор аймагт байгалийн алуурчд давраад байгалийн алуурчдыг өөгшүүлж ийн гэл би оюу тул тэгэл үе тэнгийн өхөр жилдээ оюу тул турандаг шүүмжлээл цагдаагийн ерөнхий газрын дарга бол дарга дээр ороод эдний найзууд нь алт ухаж байна. Нинжа хийж байна. Эднийг яаж чадахгүй байна оюу тул тэгэл тухайн үед ороод оюу тулдыг шалгахаар Баян улсын мөрдөнгөөс хүртэл шалгалтын комиссч шалгаал ингээд үнэн зөвийн тодорхойлол асуудалтай асуудалгүйг нь тодруулсан шүү дээ. Тэгсэн миний тэр үеийн оюу тулдыг лайвдчихсэн лайваар л одоо оюу тулдыг шаагаад ах юм. Тэ? Яг би тухайн үед одоо үнэхээр одоо асуудал юм байна тийм байх гэж шалгуулсан заа юу. Тэгээ одоо тэр залууг амар дайрч би нэг өмөр шамаараад дах ч юу ах вэ? Хүнийг бас ингэж болохгүй гэдэг талаас нь хилээт. Одоо энэ хараа энд. За оюу тулдаг нэг энэ залуу хурандаа оюу тулд гэд. Манай аймгийнхын мэдэндээ би оюу тулдыг газар дор ордлон болдог байсан. Одоо бол ганц удаа харин хөөрхий эдгэрт ингээд одоо ингээд боорлуулаад явж байхад харин нэг өмгөөлч мөр санагдлаа. Өмгөөлөхдөө би юу гэдгийг ажил албан тушаалтай нь холбогдуулж янз бүрийн байдлаар давуу байдал ч юм олох гэж бишээ. Энэ хараа. Манай тэгшээдүү хүртэл нэг 5 цаас олохын тулд шаадаг болчих. Анх зүйл бол угаасаа захиурыг ойлгомжтой. За ёо. За байж гараа. Ингээ би энийг харуулъя. За эднэр чи попод заа энэ анх цол. Тэгээ бас энэ хараа. Энэ тэгш жаргал дүү маань хөрх энэ хараа. Юу ч гэнэ оюу тодыг шаагаад 50 шааж өгч. Хараа. Тэгш жаргал гэдэг уг нь алганы хээг хөдөлдөг энэ айгүй боломжтой. Би ч гэсэн энэ телевиз нэвтрүүлгээр нь мөнгөө төлөөл орж л байсан. Хөрхий зайлвал ингээл оюу тодын талаар юу ч мэдэхгүй танихгүй байж бас зургийг тавьж ягаад шааж чээ хандлт байхгүй зайлвал. Ингээ Баян-Онгорын юу ч гинэ мэдхгүй орхи оюу тул зүлэг далаа шааж өгч байгаа болтой тэгшээ. Тэгшээ ахын дөө сургаар одоо юу гэдгийг сургаар малыг хайдгийг, малыг олдгийг. Сургаар битээ ингэж асуудал хандаарай. Тэгшээ ахын дөө чи бол их сайхан сэтгүүлч шүү дээ. Чи бас шантаж зүй арай болчоогүй үздэй ахын дөө ингээд худлаа шаацсан байна. За тэгээ бас нэг юм байна. Энэ нэг дөхөө одоо шааж өгч наас энэ бас оюутлын талаар юу ч мэдэхгүй шааж өгч байна хараа. Оо яа. Энэ цэлмэг гинөө. Одоо энэ Баян-Онгорын оюутал урт гээд байгаа. Энд чинь бүр ингээ гэр бүлтэй уурхаатай. Оюутал урт гинэ. Оюут болд гэдгийг анхын дөө цэлмэгээ зинглээ. За. Тэгээд дээрээс нь өөрийнхөө өмчийн одоо объектыг улсад түрээслээд сар болго ингээд 8.6 сая төгрөг авдаг. Тэрнгээр одоо 100 гаруй сая төгрөг ингээд авсан байна. Хөөе, наадах чи уурхай бидгийг угаацч байхгүй. Яхан наадах чи шалгуулцээ. Яг миний лайвцнэр шаагаад байгаа байхгүй юу? Өөрийн өмчлөлийн объекттэй энэ юу гинэ шааж өгч जैन за.
Тэгээ энэ хүн бол ерөөсөө ингээд бараг л Хадмынхын нэр дээр нэг хадмууд насаараа эмнэлэгт ажилласан эмч хүмүүс байдгийг Марав гэд Баян онгортой нэртэй сүртэй. Тэ. Тэднийхний нэг өмч байдгийг өөрсдийнхөө авсан газар дээр нэг жижигхэн байшин барьсан. За, тэрийг оюутуулах гэж шааж байна. За, нүдний эмнэлэг нь хадмынх нь. Би бас яг чам шиг ярьж байгаад буруутсан. За. төрчдгийг ингээд санхүүжүүлдэг. Тэгээ одоо л бас өөрөө нэг даран марга болох гээд ингээд ордонгоор гүүгээд яваад байгаа гэж байгаа байхгүй. Хөөе, одоо наад хүн чи өөрөө яг энэ хурандаа цолныхоо мистер бас нэг байгууллага толгойлоод нэг дарга сэдвэртээ явж байгаа юм ахын дөө. Тий, дарга хийж байгаа хүн дахиад ямар дарга болох вэ? За. Монголчууд одоо ер нь энэ хурандаа нарт, энэ төрийн албан хаагч нарт одоо ямар ч те үнслэхгүйгээр баяцсан энэ хүмүүст одоо энэ татвар төлөгч болон Монгол улсын ард иргэд яг ямар өртөө юм бэ? Монгол улс одоо нэг төрийн албанд ажиллаж байгаа гэдэг нэрээрээ одоо яаж ч утсан бол одоо ингээд хөөрх энэ мүдүүг бас нэг дагаад их олон болгоод өгчөөр. Уг нь гайгүй юм дуграад байдгийн тэгээд найзууд нь ингээд юм оруулахаар шеэрлээд эдгээр чинь ингээд нэг нэгээрээ ингээд шааж өгдөг байхгүй ингээд оюутолтыг ингээд шаагаад байна эдгээр ч одоо ойрд ингээд хөөрхий зайлуул. Уг нь энэ дүүг би бас хаяа бас нэг гайгүй юм дуграад байна уу гэж боддоггүй. Би мэдэн чинь нэг Баян онгорын гаралтай асуу цэгийн ажиллаж исэн хөвчгөл байгаа ахын дөө. Ахны нэг чи рекламдаад өгч миний ахын чамайг дагч чи өөрхий за. Оп гэд өөрхий. Оюутолтыг шаагаар л би нэг гусцсан болохоор л орлож харлаа л да. Ингэж одоо худлаа шахаа болоо. За ёо. За манай энэ анх цулчөөрийн захир сайтар ш таахтуулаа. Яс манайх одоо тэгээд нэг ажил хадуучаад очихоор энэ дарга болох гэж энийг сайн шаагаадах гэд нэгэндээ ингээд захиалга өгдөг заяа. Пад гэд маа гэд мөнгөний өгöd. Тэгээ нөгөөдгөө хэвлэлээр баахан гусна. Тэгээ гусуулж ягаад нөгөөдг нь гусагдвал ардталт нь нөгөө захиалга өгсөв нь дараагаар очдөг шаацсан. Ийм технологи удаж байгаа. Би мэднэ заа юу. Наадах гусаадах гэд. Тэгээ гусж байгаа хүмүүс эднэр мэдгүй шааж өгнө. Энэ охин Баян онгорын талаар юу ч мэдгүй гэж сургаар шааж байгаа. Ахын дүүнэрээ сургаар алдсан малыг олдгийг. За юу. Сургаар битээ асуудалд ханджээ. Инхээр чин та нарыг шантаж зүгж хараад байна. Бүгд төрхийн галтар 5 цаас авсан. Шааж өгч байна. Жишээ нь. За өөр юу үгсэн байлаа энэ оюутолтын талаар. Энэ захиур дээр шааж байгаа маа бас болоогүй. За би энэ захиурыг уншуулж байна. Захиур дээр төрд бизнес шахдаг цагдаагийн хурантай оюутолд доллар молор тавьж байгаа шаацсан. Анхаа ахын хэдэн цаас авцсан. 1 сарын 13 шаацсан биш үү? Оруулсан биш үү? Анхаа. Энэ захиур цэгээ мэн харин хаанаас санхүүждгийг та нар иймэрхүү шар мэдээ тавьж санхүүждгийг. Оюутолтыг нэг нь айгуул гусаадаг. Наадах чинь зандаж тэр нэрнгийн сайд болцсон. Том дараагаар тавьчих магадгүй гэж шааж байгаа. Өө яа ингэ шаацсан. Гэхдээ хуульч өртсөн ахуул авцсан бараа мараа шахацсан бол наадах чи АТ-гээ шалгаад шоронд шаач штэ АТ-гээ зөнтэй шалгаж ирсэн. Би хүртэл оюутолтыг АТ-гээ дөг шалгуулж ийсэн. За юу ойлгосноо. Ингээд нэгнийхээ ингэж одоо хаа байсан юмар одоо энэ мүү цагдаагийн чааваас хурандаа нарыг одоо эдгээр ямар юмных нь одоо бизнес янз бүрийн байх уу чааваас ийм байна. Манай Баян онгорын мэдж байгаа. Оюутолтыг би байгалийн алуурчдыг өөгшүүлдэг. Байгаль алсан алуурчд гэдэг. Манай Баян онгорч байгаль алдаг нэг жанжин хочтой нэг жайжгийн майжгийн хэдэн пиццандар байсан. Удахгүй өгөх гэж байгаа өөр юм. Манай Баян онгорын байгалаар оролдохоор тэгээд байгаль наваа авчид өгчдгийг. Тэг өгөх гэж байгаа хавдар тусцсан гэсэн. Тэднийг өөгшүүллээ гээл те. Тэгээ би энэ оюутолтыг чи хангалттай лайвдаад өстой нэг бузар булаагийн дуудаж ирсэн. Тэгээ яг хөө тэр үед яг нөгөө шалгадаг. Би яг бүр бол дарга тэр би чинь лайв хийж орж ийлаа. Тэгээ би яг хүний музик дургамж яг оюутолтыг яг хурандаа мисттэй би ажлаа саалгаж хэлэхгүй. Шилжүүлээд хот руу татаж авцраад хурандаа мисттэй ажлыг нийлгэж ард нь бас авгаа хөхтөнд байгаа ар гэр нь байгаа. Би хүнийг хал гэж хэлэхгүй. Хүний хоолноос би хорох, хүнийг хоолгүй болгох дургу гэж би хэлж ийсэн. Яг цагдаагийн ерхий газраас шалгалт очоод шалгаад оюутолд уулуурхайтай хамаарлаггүй байна. Тэгвэл ганц нэг газар хууль бусаар нинжанар алт ухсан байна. Яг энэ дээр жоохон хайн хандсан байж магадгүй гэд. Тэгээ айгуул найс нөхд нь бас давраад байдаг байж магадгүй хил амнаас нь холдуулаад оюутолтыг Улаанбаатар хот руу татчихжээ. Татхад манай аймгийнх намайг оюутолтыг лайвцаар бод мөнгө хэрдэн ажлын нөгөөдөд зайлуулчлаа гэд надад дургу байсан. Одоо харин би одоо тэр үеийнхаа юу гэмээр чи битээ одоо тэгэж ямар ч байсан Баян онгорын цагдаагийн заргаас
нэг юм одоо шилжүүлсний юугээр ч юм бэ одоо. Тэгээ сүүлд нь би ч одоо хэрэггүй ч юм хийж удаа гэдээ одоо би ч цагаалхаа амтэн штэ. Тэгж одоо шилжсэн үйлдэл манай баян онгорх надаас боллоо гэж ярьдгийг. Надаас болоогүй шүү ойлгосноо. Тэгээ би харин нутг усныхантай хамтж хэлэхэд нэг удаа нутгийн чи хурандааг өмгөөлөд энэ хулгайч нарт оромжлоод байхаар нь ганц удаа өмгөөлөд лайв хийчихье гэж бодлоо. Тэгээ ер нь манайхаа ингэж нэгнийхээ албан тушаалыг авахын тулд ийм шантаажны сэтгэл зүйн ганц нэг нөхдүүдэд 5-10 цаас өгж шаалгаж гүйлгээ болоо заа юу. Оюу толд руу хангалттай их гөвж гин хүүрнүүд. Тэг би бас хараад ажиглаад байгаа юм. Өөрөө ч тоохгүй байх шиг байна. Гэхдээ оюу толд хандаж хэлэхэд наадуула чи үнэхээр одоо наад туудынхаа хийснээр асуудалд орооцолтоогүй юм болвол цагдаагийг шүүхт хандчих заа юу. За цагдаа тандаач яах вэ? Шүүхт ханд. Энэ миний нэр төр талдчихлаа. Энийг үнэн байна уу, худлаа байна уу нотолчих гээд наадуула нотлохыг шүүхт ханд. Шүүхт хандахаар оюу толдыг үнэлэлгүйгээр гүжирдсэн байна, гүтгсэн байна, уучлалтгүй гэдэг шүүхийн тогтоол гарч ирнэ. Шийдвэр. Тэрийг барьж хагаад наадуулаараа өөрсдөр нь гөлөг шиг уучлалтгүйлэх заа юу. А би бол тэр худал мэдээллийн 13-14-т бол дургу. Ягдгүйл хүн хардаж болно. Буруу ярьж болно. Тэм бицтэй. Тэглээгээд эрүүгийн гимтэрг байж болохгүй. Шүүхт ханд. Иргэний журмаар нэг төрөөс сэлгээлэх үнэн худал ярьж үгүй юу? Үнэн байна уу, зөв байна уу гэдгээ тогтоохын тулд оюу толдоо шүүхт хандцаа юу. Тэгж зөвлөх байна. Тэгэхдээ ингэж одоо нэгнийгээ ингэж харлуулдаг одоо болоороо сэтгүүл зүй шантаж зүүнэр энэ ардаа тэгээ захиалгатай л да. Оюу толдын оронд эсвэл нэг дарга болох гэж байгаа ч юм уу нэг бол нэг оюу толдоос айж байгаа дотроосоо шааж байгаа. Адилхан нэг бас нэг хурандаа цолтой нөхдүүд л шаалгаж байгаа. Тэрнээс холоос оюу толдыг танд мэдэхгүй хүмүүс хаанч мэдэхгүй таньж мэдэхгүй сэтгүүлчдэр яриулахгүй шүү дээ. Тийм биз? Цагдаагийн байгууллага хүртэл ийм болчиход шүү дээ. Боддоо. Цагдаагийн байгууллага ер нь улс төрчөөд их удаж байгаа. Дээрээс нь албан тушаалын төлөө нэгнийгээ гүйлж, муулуулж, нэгнийхээ оронд ажилд очдог байдал удаж байгаа шүү. Нэ нөгөө хэлэхэд ойлгосноо. Ингээд одоо шантаж зүгээр далимдуулж албан тушаалыг хүртэл шантаж хийд авч нийгэм гөвдөг байдлаар талсан зогсоогоор гэж хэлмээр байна. За тэгээ шантаж зүйл дамаа алдчих шүү. Замаа алдчих байгаа шүү, удаж байгаа шүү. Одоо өнөөдөр төрийн сайд болохгүй л энэ сайдыг баахан гүйдэг, шаагадаг. Одоо юу ч хамаагүй гөв. Гөвөл нөгөөдгөө хулгаач гэж бүх сайдууд гөвн заа юу. Ягдгүй сайтуудтай гэрээ хийчих. Бүгдэнд нэг 5 цаасны мэдээ аваа шааж өгнө. Манай сайтууд ч. Мэдээ аваа шаагаад бүх сайтуудаар нөгөө мэдээ зэрэг шаан заа юу. Тэгэл яах вэ? Нөгөөтг нь ингээл жоохон одоо нөгөө нийгмийн ингээд сошиал массарч одоо сүүлийн үед альва асуудлыг шийдэд байна шүү дээ. Энийн нэр хүнд нь унаад байна. Энэ ер нь хэрэггүй болчлаа. Энийг сайдаас нь огцруулъя. Оронд нь энэ сайдыг томилъя гэд мөн үү? За энэ даргаыг хусаад энэ сайтаар энэ бузар нь яваад байна. Энийг хусаад оронд нь энэ хүнийг дарга болгох чигээд нөгөө дарга болгох ч байгаа үнэ араас нь мөнгө төлж ийм юм хийдэг технологи Монголд удаж байгаа шүү. За ийм байна. Хоо ирээд байгаа малга бодит байдлыг ярьж байна. Ах яаж мөнгөтэй болж ийн гэд өгөө шалгуул тороолуудаа хулгайч нараа. Би энэ Солонгост 2003-аас 5 онд 2 жил хар ажил хийсэн. Үйлдвэрлэлд дадлага хэлгэж. Монголд хүн 100,000 төгрөгийн цалин авдаг байх. Солонгост би 2003 онд сая төгрөгийн цалин авдаг байлаа. Солонгосоос 2005 онд чи Jeep Service гэж компани байгууллаа. Jeep-тэй хүмүүсийг ажилд явуулаад дундаас нь 10% шаадаг байлаа гэж хэлэх юм хаашаа юу? 10% нь авдаг байлаа. Татвараа төлдөг байлаа. 100 жолоочийг ажилд явуулаад 90% нь өөртөө цалин болгож өгөөд 10% нь би жуулчлалын үйлс авдаг байлаа. Ийм бизнес хийдэг байлаа. Сэлбэг зардаг байлаа. Унтсан онголцсон жипнүүдийг худалдаж авч сэлбэгийг махалж одоо тэг жижиглж зардаг байлаа. Японоос машин задлалт оруулж ир зардаг байлаа. Тэ. Жип оруулж ир зардаг байлаа. Мөнгө олохын төлөө худлаа ярьж, хулгай хийж, шантаж хийхээс бус хэлбэрээр хөдөлмөр хийж мөнгө олж ирсэн. За юу. Хулгайч нараа миний орлогыг тодлох гээд байгаа бол 11-т дугаар үнд ороогүй байхад би хөөш 99-11 тэг. За хойдлын дугаарыг хилээд яах вэ? Өгсөн лаг дугаар, супер дугаар заа юу. 11-т дугаар 200,000-аар зарагдж байхад би 800,000-аар мөнгөөр зодож авч ялаа.
Одооны дарга нар 11-р дугаарыг дарга болохынхаа өмнө авилгал өгч 100 авилгалын мөнгөөр 100 саяар дугаар аваад нэрийн утсан дээр 11-р дугаартай гэж очдөг болцсон золбонгууд. Энэ золбонгуудыг 11-р дугаар үн дөрөг багт би барьжээ л заа юу. Өөрөөрөө хөдөлмөрөө хийгээд 2 өрөө байр аваад одоо эхнэрээ аль бие ёсоор одоо хорим дайраа хийж авчээ л нэртэй төртэй хулгайч нараа. Авилгалчиг аав ээжийнхаа авч өгсөн үнтэй хаавуулсанд үнтэй байшинд хорим дайраа хийгээгүй. Өөрөө 2 өрөө байр авчээ л анх хороолын эцэг 29-р байранд. Хороолын эцэг одоо миний одоо энэ засварын газар жип сервисгээд гараж байна. Хуучин гаражаа нураагаад одоо дахиад сервис гараж байгуулж байна. Хулгайч нараа. Ахуй амьдралаа шийдсэн шүү. Би тэр үнэн худал намын үнэн худал буруу намын галтар отгоо жацах шиг би юу ч хийж үзээгүй мөртлөө гів гинтхэн жип унаа унчаагүй маа. Анх одоо би чинь Прадо гэж жип унжээла. Миний жип чинь 42 47 гэд. Тийм жиптэй байлаа. Дараа нь 0309-гээд Land Cruiser 80 унжээла. 2005 онд би анхны жип унжээла. 2006 онд 92 оны Land 80 унж байлаа. 2007 онд 97 оны 2 RB-т Совдөнгөт хамгийн үнэтэй Land 80 унжээла. Японоос 2008 онд яваад би цагаан өнгөтэй 2 RB-т супер 0123 гээд Land Cruiser 80 машин оруулж ирж унж байлаа. 2008 онд би хар Америкаас орж ирсэн чойшин гялгар цаасан задлаагүй шин 100 Land Cruiser 100 авч унж байлаа. 2008 онд Hit Motors компани 5 богд мөнгө хадаа сургаггүй байхад би анхных нь Land 200 авч унж байлаа. Дээр ачаатай. V6 мотортой. За 2011 онд би Америкаас орж ирсэн 2011 онд 2009 оны өрүүлэн халдаг 5-70 шинээр нь авч унж байлаа. Торолуудаа ойлгосон уу? Ингээ миний унсан машины тоо замаа алдсан. Тий. Надад машин тэрэг унах унаа орох оромж бүх юм байна. Хулгайч нараа. За өөрийнхөө унгаа адууг би өөрөө бүрдүүлж зогцлоо би болгожээлаа. Анх Сундажив тод мандлаа надад энэ юуны Сүхбаатар аймгийн Уулбаян суманд хуралсан нэг битүү азаргыг зүгээр махны адуу 300 мянган төгрөг байхад би 3 саяар сайн хүрээ азраг худалдаж авч байлаа. Тэр үед дундын азраг адуу 1 сая төгрөгтэй байсан. Урдан морины ханш 1 сая төгрөг байсан заа юу. Махны адуу 200 мянга байхад би сая 500 мянгаар даваахуу ахын одоо даваахуу хаар заалгаад би жампг гэ дунд говь хандгаа өрний одоо тэр азрагны эзнээс би үнтэйгүү худалдаж авч байлаа. Дорноговын дэлгэрхээс би будангүүний өгшөлтөд будангүү худалдаж авч байлаа. Даваахуу хасаа би Land Cruiser 80 машиныг бүрэн тоноглож өгөө төөрхий надад баярлаа гэж гүгсэн юм л да биелгэнд. Би ахта баярлаад хариуд нь мөнгөөр үнэлэгдэшгүй машин тэргийг гоё тоноглож өгч байлаа. Тэр үед одоо надад бас л нэг 5-6 саяар зарагдахгүй бэлгэлж байлаа. Энэ мэдлэнгээр би адуутай болсон юм аа. Одоо миний захын адуунаас нэг унаг зарахад би нэг 10 саяар өгнө. За ойлгосноо. Хулгайч нараа. Торолуудаа миний хөрөнгийг тоолох гээд дахи авилгалчдын хулгай хийсэн хөрөнгийг тоолж авилгалтай тэмцэгт авчиж шалга бол. За тэгээ Эрдэнэт өдрөд нам 12 онд ялаад би бас төлөөлөгчийн газрын хурган дарга болж байлаа. Хөрөнгө орлогоо мэдүүлж байлаа. Анхны тэр чулуун тэр хаш хөөрг мөргийг чинь моринд орохдоо бас нэг хүнтэй хөөргөлөхөд гой хөөргөтэй байгээд том цагаан хаш хөөрг, жижиг хаш хөөрг, шөрөө хөөргийг чи авч байлаа. Хулгайч нараа тэр чулуу надад ёолзороо байна. Ойлгосон уу? Зарим нь их хуцах юм уу бааснууд? Юу ч гуйлах чи аятаа, Зарим нь юу ч болоогүй мөртлөө амьдрал юу ч зэрэж явж үзээгүй мөртлөө одоо авгаа өгдөд дагуулсан авилгалын мөнгөөр далаа ирэг дээр шааж байгаа үстэй. Авгаагаа дагуулад альсан Америк руу чи ахад явж үзээд тэр Майами арал дээр чи гівтчихээлээ штэ би. Тэглээгээ би нэг зураг хөрөг оруулж ин ядарсан нийгэмд ядарсан монголчуудаа баярхаад явах уу гэд гүн далаа шиг ямар баярхаад яваад ах уу. Надад тийм амбиц совест байхгүй. Алсын Америкт чи би анх удаа 2008 онд визэнд ороод Лас Вегаст очиод Лас Вегасын казинод би тоглож явлаа. Хоёрдугаар 2011 онд Америкийн визэнд ороход надад шууд 10 жилийн виз олгож ялаа.
11 онд Атланта Ситэд очоод CNN-ийг мангар том байшин байдсан байлаа. Очиж үзчихээ. Хөдөө аж ахуйн үзэгдэл худалдаанд оролцож байлаа. Өөрхий талигаж болцсон юм а Бандан Батаа гэд гавьяат одоо Монголын хамгийн олон малтай Бандан Батаагт цуг явж байсан заа юу. Тэгэд Америкт очиход одоо нохооны гамбат нохоо үржүүлдэг байсан манай морины Гамбатод манлаатай анх танилцж тэнд утсаар ярьж байлаа. 11 онд би Чикагогийн Индианогийн казинод манай ах казинод орцсон. Би сар казинод би судалгаа хийж ахыг 10 жил Америкт очиод ирья байя чадахгүй хамаатныхаа ахыг Америкаас авчирч байлаа. Тэр болгоно би гайхуулаад яриад ах юм уу? Улгаач нараа хүний очихгүй чадахгүй газар чи байл хэдий хөл тавьчихсан. Одоо миний дүү Японд ажиллаж амьдэрдэг гэр бүлээрээ би хоёрхан төрсөн хоёрх дүүтэй. Нэг нь ард түмэн сонгоод их хурлын гишүүн болгоцсон. Миний дүү өөрөө шалгалтаа өгөөд гадаад иргэдийн дээд сургуульд байжгаад Японы Хоккайдо арал дээр нэг сургуульд очиод тэнцэнээс одоо Токиод амьдэрч байгаа. Тий. Тэгээ дүүгийнхаа буйнаар дүүгээ Японд байхад нь очиод Японоос джип машин Land Cruiser 80-ыг 20-30-аар нь ачуулж авчир зардаг байлаа. Улгаачуудаа миний бизнесаа ариун цагаан мөр шүү. Jeep Service гэдэг компани байна. Одоо энэ UP Cup гэдэг шиг энэ үйлчлэгийг чинь 2005 онд Jeep Service компани байгуулад Jeep-тэй хүмүүсийг бүртгэхэд ажилд явуулдаг байлаа. Газрын тосон дээр Petro China-д манахаас 40-50-аар нь Jeep түрээсэлдэг байлаа. 40-50 жолооч нар ор хоромтой унах унаатай болж ийл дуракуудаа ойлгосноо. Гадны хөрөнгө оруулалт ингээд уудуурхаа хийгээд байгаа тэр өрөмдлөгийн хайгуул чинь сая долларын хөрөнгө тэрбум доллараар хөрөнгө оруулж ирж яхад би тэднэр 100-100-аар нь 5-5-аар нь машин түрээсэлдэг байлаа. Улгаач нараа. Золбингуудаа миний хөрөнгийг тодруулах гээд юу хийснийг асуух гээд байгаа бол. Тий. Энэ гадны аялал жуулчлагч нар ирэхэд би джип гаргаж өгөөд тиймээ джип туур хийгээд түрээсэлдэг байлаа. Улгаач нараа, тороолуудаа ахаад миний юг сонсомоор байна. Би өөрхий джип машин байхгүй тэгсэн ирнэ бас уул усандаа бас нэг өргөл барьцаа өргөөд агаар салхинд гарчаад ирмээр байдаг залуучууд би 10 жибний цуваа үүсгээд Хинтээ аймаг, Сүхбаатар аймаг, Шилийн богод алтаа аваа уруудаад хамрын хийдгээд энэ тойрог аялал хийгээд 10-20 жиптэй нэг жипийг би үнгүү гаргаж өгөөд нэг жипэнд 5 залуу суугаад дундаасаа бензин тосныхоо мөнгийг хийгээд ийм үнгүү аялал хийгээд TV9-оор нэвтрүүлэг болгоод цацчихлаа. Одоо 2008-9 оны юм одоо тэр одоо ТВ-с хадгалагдж байгаа. Манай ганд ш тэр үед явж одоо миний нэвтрүүлгийг хийж исэн ТВ-с спортын албаны дарга. Машинаар нь би машинаас нэг бүх гаргаад би өөрийнхөө машиныг төлөөж барилдаад би хоёр давж байлаа. Туракуудаа. Энэ мэдлэнгээр нэр төрийн бус холбооны ажил, аялал, маялал гэдэг надад хийсэн юм их байна. Даанч би энийг одоо нэг гайхуулаад яриад байхгүй юм да. Миний хаанчгүй жигжи уранд ч хүрээгүй юу ч хийж бүтээгээгүй бацаанууд ном байгуулсан үнэн худалгаа шантаж хийсэн бас улс төр ярих гэж шаагаад байна мó галтар золбин зомбинууд тэгээ бас дарга сайд нарыг 7 он өмгөөл нөмөрнө мө тороолуудын дэргэд би хийсэн юмтай уулгаач гүнтада юу хийсэн германаас баахан эксперт зөөж 90 онд монголчуудыг баахан архин живүүлсэн өөр юу хийсэн юу чигээгүй тэгээ танаа тэр гүнтадаач авгаа нөхрийн намын даргач тэрний дэргэд би хөдөлмөр хийсэн. Гүндалаа сүйд дампуурсан байж байгаа зайсанд 5 газар авгаа хаах аз заяагийн тэр авгаа төгс бүсгүй гэдэг байгаа үстэй. Төгс ажмаа шүү дээ. Өгснийхээрээ бүсгүй байдیں۔ Тэр хулх төгс ажмаа. Азаагийнхаа ахыг гүндалаач юу лээ? Оо дурака. Богдуулын тусгай хамгаалалттай газрын дараагаар тавьж жагаад 5 газар аваад гаагаагийн сая доллараар зарсан гүндалаа. Гүндалаагийн өөрийн амьдарч байгаа хаус нь хүнээр бариулсан хаус. Надад газар байна чи барь гэд нэг авгаагаар бариулангуудаа яасан. Нэг авгаа 5 хаус үзээд аваад барьсан юм бэлээ. Гүндалаагийн хууль бусаар авсан газар дээр гүндалаа 4-5 хаус бариулаад нэгэнд үнэгүй ороод амьдэрсэн. Гүндалаагийн бизнес гэж байхгүй ингэж орж амьдэрдгийн гүндалаа шантаачны уулгаач заа юу. Тий. Буян бузар Монголын нэрийг тавиад Японоос тэр Марбины Японы төрслөөс олон сая долларын зээл аваад төлөөгүй Монгол улс тэрийг төлсөн. Буян бузар намын даргач. Тэгээ одоо тэдний өөрсдийнхөө тороол мороол гэж шааж байна. Тэднэр шиг би улсаас нэг сөөм газар авч үзээгүй. Харин хороолын гашаа байшингаа өмчилж авсан. Тий. Хуулийн дагуу. Энэ мэтлэнгээр дуракуудаа миний бас хөрөнгө орлогыг асуусан шааж байна. Гуцаараа улгаач нараа. Дарга нар шиг би гадаадаар төрийн зардлаар зугаалж үзээгүй заа юу улгаач нараа.
Өөрийнхөө мөнгөөр төв алгасаад энэ үзэсгэлэнтэй орнууд чи үзсэн заа юу. Одоо өөрийнхөө мөнгөөр имчилгээ хийлгээ явж байна. Дуракуда. Өөрийнхөө мөнгөөр буудал гисээд амьдраад явж байна. Ойлгосноо? Оюуны хөдөлмөр хийгээ судалгаа хийгээ явж байна имчилгээний хажуугаар. За олон юм хуцаад байх юм. Намайг надад тэгээд чи бүтэн шалгаад шалгаа юуч гараагүй тэгтээ яг нэг хэлмэгдүүлээд нэг шорон шаацсан. Би гоншгонч гонгоноогүй. Би шоронд орсондоо нэг баярлалаа гэж бас хайшаа. Харин би шоронд 100 ном уншиж гарч ирсэн. Мэлмигээ өшөө нээж гарч ирсэн. Тэрнтэйг би баярлж явдгийг. Хинт ч би гомддоггүй юм заа ёо. Улгаач нар минь тороолууд минь. За тэгээд шантаж зүй бол харин садим сэтгүүлч нарыг одоо сэтгүүлч нарыг асуугаарай. Одоо ингээд муулж исэн хүмүүсээ муулахаа болоод долоогод юм. Ягдгүй хаалтын гэрээ хийчих. За ёо. Одоо тэр дэнсийн шинэ гэж чадцаг байна. Ах мөхөрднөхаа та бидний өмнөөс дарга нарын мууг хилээд, бузрыг хилээд 200 унцсан дороо нисгээд явж байна. Тэр дороо нисэх гэж би дорооныг 10 саяар авч ирсэн шүү дээ би. Тэгээд дорооны нисгүүлэхийн тулд би бацаануудад 100 мянгаар мөнгө өгч би нисгдэг шүү дээ. Тэгээ явж ирсэн шүү дээ. Та ястаа үнэхээр супер байна гэж тэгжээс одоо болохоор манига муулсан шааж ирсэн юм уу галтар чадцах. Шинэ мөч чадцаг хардаг 5 цаастаа болсон юм шиг үлээ. Хиймэл хамар хийлгцэн бэлээ. Ийм протеин шиг шокр хамар шаацсан. Энэ Солонгост хамрын ангалгаа хийхэд, гоё хамрын ангалгаа хийхэд 20 сая. Ямар мөнгөтэй хүүрнүүд вэ? Тий, зарим нь мөөм шаахи, зарим хүүхнүүд мөөм шаахад, мөөмөндөө зилкон шаахад Солонгост 40 сая. А бүхсэндөө зилкон шаахад 50 сая гэж байна. Нэр зарим нь тэгээ мөнгө олоод байна хөөш. Ойлгосноо? Тэр манай намд байж байгаа гарцсан хажтмаа гэдэг нөгөө балаа авгаа. Тэр нөгөө балаа авгаа хор тавдар туслаа гэж анх хятад өр Монголд намайг консул байхад яваад очисон. Би имчилгээнийхэн зардлын даагаал имчлүүлээд зүг зүгөөрөө нэгэд буцаасан. Үйлээд буцчихсэн шүү дээ. Жацаг балаа авгаа. Сүүлд нь нөхөр өглөө гэлдгсэн. Би нөхрийн нэрүү сарвал болгоод консул дээр байрлуулаад зардлын даагаал имлэгт нь үнгүй үзүүлээд явуулсан. Төлбөрийг би л өгсөн шүү дээ. Ойлаад нөхөртөөгөө баярлалаа гэж явсан. Нөхөр нь харин сайн залуу байлаа. Баярлалаа гэж надад ганц арх өгөөд явсан. Би тэр архийг нэг Монгол аханд нэг өр Монголд бэлгэнд өгцөө хөрхий. Дараад нээж өглөө гэж хажтмаад ээжигээ давуулаад очисон. Би ээжийг имжлүүлээд явуулсан. Имжлэгээнийхэн зардлыг даасан. Ээжтэйгээ баярлалаа гэж явсан шүү дээ. Сүүлд найзыгаа нэг сургуульд оруулаад өгсөн. Би өр Монголын докторд оруулж өгсөн шүү дээ хажтмаад. Одоо ернээ сар 4,000 воны тэтгэлэг авч байгаа 4-5-20 гээд сард 2 сая төгрөгийн тэтгэлэг авч байгаа шүү дээ. Надад баярлалаа гэхгүй надад баярлалаа гэж гээгүүдгүй маа гэхэд харин надад гай болохгүй намайг муулахгүй явуул та. За муулсан ч яадгийг балаа авгаа хүмүүсийн харин сэтггүй болцсон заа юу. Ягаад гэвэл хажтмаад мөнгө өгч байгаа. Мөнгөрднийг муул гэдэг. Дэнсийн шинэд мөнгө өгч байгаа. Мөнгөрднийг муул. Нөгөө мөнгө аваад яах вэ? Хамар шааж байна. Ой айгуу гоё шонгор хамар шааж байна. Өөрөөр л байдаа, оргиороо л байдаа улгаач нараа. Тий. Мө тороолууд мөнгөтэй нөхөртөө уулзаад нөхрийнхөө мөнгөөр хийлгэж явал хамаалга. Шантаж хийж мөнгө олсон мөнгөөрөө зарим хүүхнүүд өгөөрөө шагаад байна. Ичдэггүй ар хүүрнүүд та нар. Би та нарыг уншнаа, умшин. Нэрэ шүү. Энэ дарга нар хэнийг шантажиж яаж сайдуулж би умшин. Хасуурын гав игүй штэ. Сая нөгөө засаг огцроо динжгэнж яхад төсөвдөр шантаж хийж яхад шадар сайд болсон. Шантаж мөн үү? Яг тэрнтэй адилхан албан тушаалыг хулгайч нар шантаж авч байна. Өнөөдөр ашигт малтмлын дараагаар манай ардчил намын Оно гэдэг хүүг ажиллаж ирсэн. За манай Баян онгорын гаралтай нэг их хурлын гишүүн Улаанбаатараас сонгогдсон. Нөгөө нэг огцрууд нэгэд идэрч гаруй сгсруудаа явж санаж байна уу? Тэгэхэд миний өнийг ашигтын дараагаар тавьж шантажлж хагаад тавиулаад гаруй сгс урсан. Энэ шантаж сүү штэ улгаач нар. Би ингэсэн үү ингээгүй штэ. Энэнтэй адилхан сэтгүүл зүй улс төрчд бол мап болцсон. Шантажны мапууд болцсон. За тороолууд тэр худалба буруу нам галтайсан юм байсан. Над шиг бизнесийг үзээгүй, над шиг хар багасаа джипийг ингэж баг багаас нь ахиулж унж үзээгүй. Гівгэнд 300 унцсан 50-70 унцсан шааж ирсэн. Би дээр сайхан самбуу ахтаа ярьсан. Нэг хоолны газар таарсан. Сайхан самбуу ах биш та нард дуулъя. Тэгээд тэр нэг буузны газар таарлаж хоёлаа бууз идэж нэг жоохон буу алд суусан.
Тэр Монголд уцаан чи юуч гуйлах жаахаа гэр ороод амьдэрдэг машингийн зээл нүг явж байсан. Тэгээ би нэг нам байгуулахсан нэг санхүүжилтийг хийсэн чи баахгүй алга болоод тороод болоо явцсан гэж шааж байгаа юм чи. Чаавас. Тийм арчаагүй. Тэр мөө Отгон Баатар гэд муу жатсаг шант их орн чи нэр зүүсэн. Тэд нар их орж биш. Тэд нар шантааччт. Тэглээгээд над руу та нар дайр. Ой манай дүү мөг бас яд авч ялтын тэр шааж исэн мөг Отгон Баатар муу жатсаг минь. Отгон Баатара чи өрөөдөр би Монголд очие. Би дүүгээ суулгаж байгаа тооёроос би чэйж үчгийн шалгалт авъя. Дүүтэйгээ тооёрыг суулгаж байгаа тоо бодуулъя заа юу. Чи мө дөрөв аргын тоо мэдэхгүй ногоо 0. Өнөөдөр Үранга аймгийн тэр өдөө сумынхын ангийнх нь хүүхдтэй би таарсан. Ногоо 0 үлсэн гэжээлээ. Алдаатай хамгийн алдаатай авчдаг. Хамгийн буусурдаг. Харин төгтөө жоохон тийм жоохон хэрүүлч удамд нь жоохон хэрүүлч удан байдгийг хэрүүлч тулдаа яваад байгаа гэж байна. Ногоо 0. Чи ирээд надад шалгуул заа юу. Би дээр нөдний ягаа нөгөө инх шаргалдаг хулгайчтай би маргалтаад би мөө засвар хүмүүжид олох гээд өөрийнхөө ажлыг 10 хоног золиод би нэг төр зурал нөгөө сад болох байр штэ нэг. Тийм ээ? Тэрэнд нэг 10 онсон штэ. Тэгсэн чинь нөгөө хянагч нар нь ярьж гин. Худлбаад уруу намын дарга Отгон Баатар орж ирсэн. Даргатай уулзъя хүсэлт өгч гин гинэ. Хүсэлтээ бичгээр өгчих гэсэн гин. Тэгсэн чинь нөгөө чи биччихээн гинэ. Эрхэм дарга хурандаа тантай уулзах хүсэлтэй байна гэдэг 10 үг бичсэн чинь 10 үгний 10-д алдаа. Бичгийг нь авах юм байхгүй. Тийм намын дарга байх уу гэдэг нөгөө хянагч нар надад ярьж ил өөрхий. Тийм хүн намын даргагаа худлаа шаага яваад байгаа шүү дээ. Ногоо 0. Отгон Баатарын дэргэд миний дүү өөрөө конкурстэд санхүү эдийн засгийн дээд сургуулийг авч байлаа. Улаанбаатарт ирж конкурстэд ГТМ-ст орж ялаа. Техник хэмжээ ангид Зогтбаатар. Зогтбаатар бандна тооны олимпиадад ордог байсан. Тооводдаг байсан ой. Банк санхүүгийн тооводдгийг. Отгон Баатараа. Чи юу худлаа хуцна. Уйлна. Нохоо шиг гаслна. Өөр чам чадах юм юу ч байхгүй Отгон Баатараа заа юу. Жатсаг минь ногоо 0 минь шантаж зүү минь. Муу шантаж чингууд новшнууд за нэг 2 минут лайв хийсэн халуураа шаачлаа. Хулгайч нарыг харин миний намайг чи өөрийнхөө орлогыг нотлохыг шааж чинь. Намайг бүгдийг шалгацсан над хулгайч нар чинь заа юу. Ямар байранд амьдрдгийг. Хуруу умсаа хуглан барин маршал таав ингээд муу эко нямдавагийн байранд орж ялаа би 13 онд. Нөгөө байр нь метр квадрат нь 2 саяар орж ялаа. 200 хэдэн метр квадрат гээд байр орсон. 700 саяар би байранд орж ялаа хулгайч нараа. Ой. Тэ 7-8 өрөө байранд. Тэ. Тэг нөгөөдхөө зараад циркийн тэнд бас Некогийн тэр маршал тааванс та хэрэггүй байр. Өстой огийн байр. Зараад зайлсан заа юу. Новшнуудаа орох орон унах унаага өөрийгөө хөдөлмөрөөр авч ирсэн юм аа новшнуудаа. Харин энэ уулын аманд хаоснд амьдарч байгаа авилгалчин дарга нарыг шалгаарай заа юу. Миний өрөнгийг шалгах гэж байгаа. Мо тороолууд минь за ойлгосноо. Ийм байна. Отгон Баатар шиг шантаж хийж орон сууцанд ороогүй штэ. А би гэр ороод амьдарч ирсэн өдөө. Хөдөлмөрөөр хөдөлмөр хийж байгаа Солонгос тар ажил хийж байгаад би 17 сая төгрөгөөр хороолын эцсийн 29 дугаар байрны 265 тоотыг байрыг би худалдаж авч ялаа. Хулгайч нараа ой. Тэ. Юм яриул ярина штэ мөн хулгайч нарт. Харин дуугаагаас даварж гин. Одоо тэгээд өмс зүс эдэлсэн өөрс юм яриад байлтай юм штэ чаавас. Хүнд өгөөд өгч чаддаг хүн заяа. Би өчнөө хүн тусалж исэн. Миний тусалсан бол тэнгэр хулгайч нарын тороолдож хулгай хийсэн бузралсан юм бол газар шүү заяа. Энэ хулгайч нарын миний хийсэн буян энэ гүндалаа энэ шантаж Отгон Баатар энэ буян бузар намын дарга жаргал сайхан өөр хин байдгийг тийм ээ. Тэр энэ шантаж зүү энэ захиурын анхаа манхаа тий энэ дэнсийн шинэ минэ гэд их орончдын нэр барьсан хідэн гачин галтар юмнуудын орлого бол бузар заяа. Эдний хажууд намайг харьцуулаад тэнгэр газар шүү. За ийм байна. Халуураа шааж өгч нэг мэдсэн чи ажилтаа энэ 20 туу чи 20 цаг болчих. 20 цагаас доор суглаат орж суглаагаа суглая. Мартцсан шааж чинь. За төр баяртай.